37 настай энэ хоёр хүн энгийн осууд шил харагдаж байлаа. Шөнө хамт алхаж, PC тоглоомын газар орж тоглож, хоол хамт идээд л өдрийг өнгөрөөсөн. Тэд гэртээ ямар аимшигтай зүйл хийж гисэн гэдгийг хинч тааж мэдээгүй. 2019 оны 4 сарын 20-ны орой 7 цаг 50 минутын үед 112-т нэгэн дуудлага ирлээ. Залгсан хүн нь найз маань өнөөдөр уулзахаар тохирсон хэрнээ огт холбоо барихгүй байна гэж хэлсэн. Цагдаа нар дуудлагын дагуу хаягийг тодруулаад Кённом Чаньон дүүргийн нэгэн байр руу очижээ. Тэнд алга болсон хүн амьдардаг байсан юм. Тэд хаалга тогшоод чимээ гарч байгаа эсхийг сонссон ч ямар ч чимээ дуулаагүй. Ингээд эцэст нь хаалгыг хүчээр онголгоод орж үзтэл гэрийн уур амьсгал нэг л биш. Гэр дотор хайж үзтэл нэг том шуудаа маягийн ууд байжээ. Цагдаа нар нээж үзтэл дотор нэг эрэгтэй хүний цогц байв. Тэр хүн дуудлага өгсөн найзынх нь ярьсан алга болсон хүн байх магадлал өндөр. Цогцыг шалгахад зүүн болон баруун хүзүү орчинд хутганы шарах дөрөв байсан, мөн баруун хажууд нь нэг гүн шарах байжээ. Үнэхээр гүн цүсэгдсэн байсан. Шууд л судлаачид мөрдөгчд шүүх шинжилгээний баг очлоо. Хэргийн газрыг шалгаж үзэхэд хэрэг үйлдсэн байж болзошгүй уул мөрүүд гарч иржээ. 23 см-ийн урттай нэг хутга олдсон. Бас угаалгын машиныг нээж үзэхэд дотор нь зусуулсан хувцас хийсэн байв. Эд бол хэрэгт маш чухал нотлогоо болно. Цагдаа нар шалгаж үзтэл энэ байранд 66 настай Ким гэх хэрэгтэй амьдардаг байжээ. Ингээд хин нэгний гарт хутгалуулж, нас барж, цогцыг шуудаад хийж орхисон тодорхой боллоо. Цагдаа нар хэрэгт цэжиглэж болох хүн хайж эхэлсэн. Эхлээд гэр бүлийнхнийг шалгаж үзжээ. Тэгтэл энэ талигач Ким 23 настай охинтойгоо хамт амьдардаг байсан нь тодорхой болов. Ингээд охин руу нь холбоо барьжээ. Охин тухайн үед 30 настай найз залуу Хвангийн хамт байсан. Хамт байгаа хоёр хүнийг шууд дуудан тайлбар авах хэрэгтэй болсон. Ярилцаж үзтэл энэ хоёр хүн хурим ихээр төлөвлөж байсан хосууд байжээ. Гэхдээ хоёулаа оюуны өмсдлийн 3 дугаар зэрэгтэй хүмүүс байсан. Гэсэн ч тийм ч хүнд байдалтай биш, ярьж тайлбарлаж чадаж байсан гэсэн. Цагдаа нар энэ хоёрыг тус-тусад нь салгаж байцаал эхлүүлэхэд сэжигтэй зүйлс шууд ил болж иржээ. Нас барсан хүний нас барсан хугацааг таамаглаж түүгээр нь тулгаж асуухад хоёр хүний тайлбар огт зөрж байв. Нэг нь бит хоёр хамт байсан гэхэд нөгөө нь би өөр газар ганцаараа байсан гэх мэт. Тэдний ярьж байгаагаас аль нь үнэн худал гэдгийг шууд мэдэхгүй ч зөрж бүн сэжиг төрүүлнэ. Тэр үед цагдаа Хвангийн гадуур хөрмөнд цусвалсан мэт уулмөр байгааг анзаарчээ. Шууд л энэ юу вэ гэж асуухад Хван айд сандарч эхэлсэн. Эцэст нь ам нээж ингэж хэлжээ. Би найз охинтойгоо хамт түүний аавыг алсан. Тэгээд 2019 оны 4 сарын 22-нд хэрэг гарснаас 2 хоногийн дараа охин Ли болон найз залуу Хван хоёр хүн амны хэрэгээр баригдав. Хамгийн сонирхолтой асуулт бол яагаад охин нь найз залуутайгаа нийлээд өөрийн аавыг алах болов? Магадгүй аав нь охиндоо ямар нэгэн муу зүйл хийсэн үү? Эсвэл найз охиноо хамгаалж найз залуу нь ийм зүйлд оролцсон уу? Гайхамаар нь энэ бүхний шалтгаан нь гэрлэлтийн асуудал байсан юм. Тэд анх Чаньонд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөдөлмөрийн төвд танилцсан байна. Тэр нь 2018 оны 12 сард болсон. Ингээд 1 сарын дараа буюу 2019 оны 1 сараас эхлэн тэд гэрлэх зөвшөөрөл авах гэж охины аав дээр байнга очдог болжээ. Харамсалтай нь охины аав болох 66 настай Ким энэ гэрэлтийг зөвшөөрөөгүй. Шалтгаан нь Хван хөгжлийн бэрхшээлтэй болохоор. Хван хожим хэлэхдээ аав нь гэрлэхийн тулд мөнгө өгж нэгсэн гэжээ. Хэрвээ гэрлэхийг хүсэж байгаа бол мөнгө авчир гэж дарамтлсан гэж ярьсан юм. Гэрлэлтэд зөвшөөрлөх гэсэн оролдлогууд бүтлгүүцээр эцэст нь тэд 3 сараас хойш аавыг алжихвал гэрлэхэд саад болох зүйлгүй болно гэж бодож хэрэг үлдэхээр шийдсэн байна. Хван өөрийн хэлж байгаагаар бол гол санаа гаргасан хүн нь өөрөө байсан бөгөөд Ли бол зөвшөөрсөн. Ли өөрөө ч аав нь байн гарих ууж найз залуугманд оромжилдог байсан. Тэрийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үргэлж үзээ яддаг байсан гэж хэлжээ. Гэхдээ энэ бол зөвхөн хэрэгтнүүдийн мэдүүлэг юм. Талигаач аав нь үнэхээр тийм хүн байсан уу гэдэг бол өөр асуудал. Ямар ч байсан энэ хэрэг дээр энгийн хүн бодоход чи өөрийнхөө аавыг алахад оролцсон гэж үг гэдэг хамгийн ихний сэтгэл зүйн асуудал гарч ирнэ. Гэхдээ Ли энэ саналыг зөвшөөрсөн. Эцэст нь хэрэг үйлдэх өдөр ч иржээ. Тэр хоёр 2019 оны 4 сарын 5-ны орой 8 цаг 45 минутын үед Чаньонд байрлах нэгэн супермаркет руу орж нэг ширхэг урт хутга худалдаж авсан.
Ли охин гэртээ орж ирээ тэр хутгийг унтлагын өрөөний орон доогуур нууж тавьжээ. Харин Хуан санаа зовж эхлэв. Эн чин илэрвэл яах вэ? Бүх төлөвлөгөө сүрэн шүү дээ гэд хутгийг гэрээс гаргаж ойролцоох хөдөө замын ус зайлуулах хоолойд хийж нуусан байна. Тэгтэл хэрэг болохоос өрдөө 1 хоногийн өмнө 4 сарын 19-нд Хуан нэг эмнэлэгт очиод байж байтал санаандгүй Лигийн аавтай харалджээ. Тэнд талигаач Хуаныг олонний өмнө тэр сэтгцэн юм удаг, тэр солиотой гэх мэт оромжилсан гэж Хуан мэдүүлсэн байдаг. Түүний доторх бухимдал хорсол дээд цэгтээ хүрч тэр өдөртөө өнөө орой ална гэж шийдсэн гэдэг. Хуан энэ шийдвэрээ найз охин Лид хэлтэл Лич бас зөвшөөрсөн. Ингээд яг тэр өдөр орой 4 сарын 19-ний 7 цаг 40 минутын орчим тэд хоорондоо уцаар ирж аав нь ихэмчлэн арх уучгаад унтдаг. Яг тэгж унтсан хойно л орж ирэх нь зөвгээд ярилцжээ. Ли охин гэртээ ирээд аавынхаа хүншлийг дэлгэж орд засч өгөөд уцаа барин бэлэн суулаа. Аав нь орж ирэн арх ууж унтсан даруйд Ли найз залуу Хуандаа мессеж илгээжээ. Одоо аав унтчихсан хурдын ир гэд. Орой 10 цагийн үед Ли гэрийн хаалгаа тайлж өгч Хуаныг гэрт оруулсан. Хуан гартаа бэли сольж өмсөх хувцас тэр байтугай хэргийн дараа өмсөх цэвэр гутал зэргийг бэлдсэн байсан бөгөөд аль хэдийн урдчилсан төлөвлөгөөтэй бэлтгэлтэй иржээ. Хаалгаар ороод хутгаа гаргаж гартаа атгаж аав нь унтаж байсан унтлагын өрөө рүү чимээгүйхэн орсон. Тэр үед аав нь толгоогоо хүртэл бүтээсэн байжээ. Хуан Лид аавынхаа хүнжлийг жоохон доош тат хүзүү нийл харагдахаар болгох гэж хэлсэн. Тэгээд охин түүний хэлснээр хийгээд өөрөө угаалгын өрөө рүү оржээ. Тэр хооронд Хуан хутгаараа талигаачийг зүүн хүзүүн дээр 1, баруун хүзүүн дээр 3 удаа, баруун хажуу хэсэгт 1 удаа гэж нийт 5 удаа хүчтэй хутгалж маш харгас аимшигтайгаар хүнөөжээ. Үүний дараа цогцыг яахаа ярилцаж эцэст нь гэрт байсан шуудаанд цогцыг хийгээд зүгээр л гэрт үлдээсэн байна. Үдсэн хүнд хачирхалтай санагдаж болох ч тэдний хувьд хинч мэдэхгүй шалгахгүй гэж итгэж байсан бололтой. Хэрэг хийгээд дөнгөж хэдхэн цагийн дараа Хуан Ли хоёр юу ч болоогүй юм шиг хамтдаа шүнжин зугаалж PC бам буюу компьютерийн тоглоомын газар орж тоглоод дараа нь тоглоомын төвөөр орж бүр дараа нь ресторан орж хоол идээд инээж хөхрөөд энгийн амьдрал үргэлжиж байгаа мэт байжээ. Энэ бүхний хожим мөрдөгчд камерыг шалгах явцдаа олж харсан бөгөөд үнэхээр итгэхэд бэрх дүр зураг бичлэгдээр үлдсэн байсан гэдэг. Дараа өдөр нь Хуан Ли охинд ингэж хэлжээ. Аавыгаа хөнөөсөн гэдгээ өхөн өгтлээ хүнд ч битгий хэлээрээ. Намайг л даг, би бүгдийг зохицуулна. Мэдээж хэрэг энэ бол маш аюултай, сэтгэл зүйн хувьд хүчтэй дарамт байв. Цаашдаа юу ч асуусан ч бэлдсэн худал үгийг хэлээрэй гэж урдчлан тохиролцож сториг хүртэл зохиож байжээ. Харин мөрдөн байцаалтын үеэр хамгийн том алдаа нь ил болов. Хуан хэргийн дараа өмссөн хувцас сольсон ч гадуур хөрмөө сольж өмсөөгүй байсан юм. Тэр хөрөмдөр талигаачийн цусны толд байсан бөгөөд түүнийг нотлох гол баримт болжээ. Түүнээс гадна тэр хоёрын утсанд форенсик шинжилгээ хийгдсэн бөгөөд урдчлан төлөвлөсөн хэрэгтэй холбоотой олон тооны мессеж төлөвлөгөөний мөрүүд илэрсэн байна. Шүүхтэр гол асуудал нь энэ хоёрын сэтгцийн байдал, ялангуяа сэтгэл санааны хувьд гин буруугаа ойлгох чадвар сул байсан уу гэдэгт оршсон юм. Хуан Ли хоёр хоёулаа 3 дугаар зэргийн оюуны хомсдолтой гэсэн онштой. Гэсэн ч энэ нь гин буруугаа ойлгох чадваргүй гэсэн үг биш гэдгийг шүүхтэр нотолж чадсан. Хуаны өмгөөлөгч түүнийг сэтгцийн байдлаас шалтгаалж үйлдэлээ хянах чадваргүй байсан гэж хэлсэн ч шүүх түүний төлөвлөсөн, бэлтгэлсэн, хэрэг нуух гэж оролцсон бүх үйлдэлийг анхаарч ингэж хийсэн. Энэ хүн хэрэг үйлдэхийн өмнө 2-7 хоногийн өмнөөс хутга худалдан авч гэрт нууж тэр өдөр бэли солих хувцс гээд бүхнээ авчирсан. Гэмт хэрэгээ нуух гэж найз охинтойгоо худал мэдүүлэх хүртэл тохиролцсон байна. Энэ бүхнээс үзвэл сэтгэл санаа хяналтаа алдсан гэхэд хэтэрхий нарийн төлөвлөгөөтэй хэрэг байна. Иймээс Хуанд 18 жилийн хорихяал оноосон. Охин Лигийн хувьд бол шүүх түүний сэтгэл зүйн байдлыг өөрөөр үнэлжээ. Лин хэрэгт гар бие оролцоогүй гэдг нь анхаарал татсан. Мөн бие даах чадвар сул Хуантай маш их сэтгэл зүйн хамааралтай байсан тогтоогдсон. Хуаны үгэнд итгэдэг, дүгнэх чадваргүй шийдвэр гаргах сэтгэл зүйн дархлаа сул байсан гэдэг үндэслэлээр 15 жилийн ял оноосон. Хоёулаа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давд заалцсан ч Хуан дахин сэтгэл зүйн хямралд байсан гэдгийг шүүхэд тайлбарлсан. Харин шүүх дахин шалгаж
Ийм хэргийн нарийн төлөвлөгөө гаргасан хүнийг буруугаа ойлгох чадваргүй гэж үзэх боломжгүй гэж үзжээ. Тиймээс тэр хоёр доноос нь ялыг дээд шүүх баталгаажуулж Хуанд 18 жилийн ял, Лид 15 жилийн ял эцэслэн хүчин төгөлдөр болжээ. Хэргийн талаар хамгийн аимшигтай зүйл бол Ли охин өөрийн гараар аавынхаа хүнжлийг доошлуулж хүзүүг нь ил гаргасан явдал юм. Энэ бол гэмт хэргийг хамтран зохион байгуулсан гэдгийг давхар баталж буй хамгийн том нотолгоо байв. Энэ хэрэг нийтэд ил болсны дараа олон нийт маш ихээр зочирдож ууртай хүлээж авсан. Ялангуяа охин нь өөрийнхөө аавыг алахад оролцсон гэдэг нь маш олон хүний сэтгэл зүйд гүн шарах үлдээсэн юм. Гэмт хэрэгтнүүдийн хувьд оюуны хомсдолтой байсан нь шийдвэрт нөлөөлөх нэг шалтгаан болж орж ирсэн ч олон нийтийн хувьд оюуны хомсдолтой хүн алж болно. Тийм хүмүүс ч төлөвлөж чаддаг юм байна гэсэн айлгах мэдрэмж айдас үүсгэжээ. За ингээ өнөөдрийн бичлэг маань үүгээр дуусч байна.